Багангийн багшийг дэмжих төслийн уралдаан. Сайн байна уу? Би Батмирын Хэрлэн Багангийн багш нарын төсөл шалгуулалтад оролцогч. Би 2021 онд орон дэх сургуулийг төгсөж 2020 оноос багшилж байна. 6 жилийн туршлагатай би энэ төслөөр дамжуулан бага боловсролыг сайжруулахын төлөө зүтгэж байна. Боловсролын ирээдүйн төлөөх миний санаачлалыг дэмжсэн та бүхэнд баярлалаа. Хүүхэд нэг бүрт аливаа цэгцтэй бүтээл чандлыг суулгаж, бусдтай зөв боловсон, элдэг найрсаг харьцдаг анги хамгааллыг төлөвшүүлэн сургахаар зорин ажиллаж байна. Сурагчдын сурах арга барил, хичээлийн агуулгад суурилсан олон хувилбарт дасгал даалгавар, цахим контент, интерактив ажлын хүчийг боловсруулан хичээл сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг нь түүний хичээл зүтгэл чин зорилгыг илтгэн харуулж үзье. Зайны сургалтыг чанартай тогтмол зохион байгуулж, Zoom, Google Forum, Google Meet, Kahoot, Word Wall, Live Worksheet, Plex зэрэг програмуудыг ашиглан хүүхэд нэг бүрийн хөгжих боломжийг нээн дэмжин ажиллаж байна. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан AI ашиглан хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бүлгийн болоод ганцаарчсан ярилцлагаар сурагчдыг дэмжих, хамгаалах, хөгжүүлэхээр хамтран ажиллагаа. Мөн эцэг хасран хамгаалагчтайгаа бид бүгд хамтдаа өрөөнд ор сурагчдын сурах таатай гэгээлэг орчин хамтдаа бүрдүүлэн ажиллаж байна. Нэг багш 10 сурагч үйл ажиллагааны хүрээнд 2022-оос 2023 оны хичээлийн жилд шүрээр урлах үе, 2024-оос 2025 оны хичээлийн жилд үйлбэртэй бодлогыг уралдаж бодцгоё, 2025-оос 2026 оны хичээлийн жилд спорт өрөлтийг анх удаа хичээллүүлэн бүтээл сурлагыг дэмжсэн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Өдөр тутмын хичээлийг үр дүнтэй чанартай зохион байгуулахын тулд багш нараасаа суралцаж, мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ судалгаа хичээлийг амжилттай зохион байгуулсан сайжруулалт хийж суралцаар байна. Ур чадвар 2025 залуу багш нарын ур чадварын уралдаанд сургууль бүсээсээ шалгаран аймагтаа шилдэг 10 багшийн нэгээр шалгарсан. Аймгийн засаг даргын тамгын газраас хэрэгждэг хүм болох багаас авиа сургалтын төсөлд математик шинжилгээ ухааны дугууланд 1-с 3 дугаар ангийн 30 сурагчдад аливааг ажиглах, хянах, анхаарал төвлөрөх, сэтгэн бодох чадвар нэмэгдэх, бүтэц сэтгэлгээ хөгжих, асуудал шийдвэрлэх зэрэг олон давуу тал чадваруудыг эзэмшүүлэн амжилттай хичээллэв. Боловсролын ерөнхий газар Дорнот аймгийн боловсрол урлагийн газраар зохион байгуулсан олон тал сургалтад тогтмол хамрагдаж, багшлах, ур чадвар, онол арга зүйгээ дэвшлүүлэн багш нараасаа суралцаж, хамтын хичээл, судалгаа хичээлийг зохион байгуулан хилцүүлгийг зохион байгуулж байна. Багш Хэрлэн сурагч нэг бүрийн бүтээч үйл ажиллагаа, математик сэтгэлгээг хөгжүүлэх, өв уламжлалаа дээдлэх, ардын уламжлалт тоглоом наадгыг сурч тоглох зэрэг олон үйл ажиллагааг хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан зохион байгуулдаг. Мөн тэрээр аймаг болон сургууль, сум орон нутгаас зохион байгуулагдсан үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож өөрийгөө хөгжүүлэн ажиллаж байна. Миний зорилго бол хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, уран бүтээлч, хамтарч ажиллах чадвартай, эрүүл өсгөхөд туслах юм.